Маха намайг дүүгөөслөөрэй. Дүү тэгж байгаа завтлага болохоор очноо. Нэх гоё тайвшираад очив. Нуруунаас нэг том ачааг аваа ийцэн шиг л болно л доо. Одоо тэр стресс, тэр бухимдал, тэр бүгдийг л одоо уучлж яд бас сайхан энерги одоо бие биендээ өгч байна. Ер нь бол өөрсдөө бурууг мэдээд уучлаарай гэж хэлж байгаа нь бол маш их ухаантай бас өөртөө нэг одоо айгу сэтгэлтэй хүний шинж. Тэр нь зөв шүү дээ. Ер нь байнга давхнал болж байгаа хэрэгтэй. Уусараа баярлаа баяртай тий. Байнга гэрчлэл болох зүйлс өгөн болоод гэж боддоо шүү дээ. Шаналж явж исэн тэр үеийг одоо тийм зүйл байхгүй болох юм уу да? Тийм өөрөө өөртөө тайлбарлыг олж авах гэж байна. Ер нь тэгэл бүх юм тэгээ дотрongоо бол гоё болчихдаг л та тий. Тэрийг нь уучлж чадж байгаа юм бол тэрнээс илүү их сэтгэлтэй мундаг хүмүүс байдаг байхаа л гэж би боддог. За тэгээд одоо бүгдөө бие биенээсээ уучлахгүй сайхан энерги бүгд бие биендээ одоо сайхан сэтгэл төрүүлж байх хэрэгтэй л дээ. Цөөхөн ард түмж бие биендээ сайхан байгаарай гэж хүсье да. Уучлалгоогоорой гэдэг үг хөвшил болгоцгоё залуусаа. Бүгдээрээ одоо ухамсартайгаар бие биенээсээ уучлалгойж сурья. Бас уучлалт сурья гэж хэлмээр байна. Залуустаа хандаж хэлгээд тэгээд хин нэгнийг гомдоож уурлуулсан бол сэтгэлдээ зүгээр тэгээд дэлгүй шууд уучлаарай гэж хэлж байгаарай. Эмээгээс уучлаарай гэж хүч та. Тэ гомдоожсэн уучлаарай. Би хэн нэгнээс ихгүй ер нь одоо найз нөхд ахтуу амраг садан бүр төрөл төрөсгтөө одоо бас бүгдөөс нь уучлалтгүйя. Найз нөхдөндөөс бол гомдоосон байгаа хаа уучлаарай гэж хэлдэг. Инээдэл хандаж хэлээ да. Тэгээд нэг хэсэгтээ ерөөсөө очиж амжаагүй байсан. Тэгээд жоохон гомдоод ах шиг байсан. Тэгээд уучлаарай гэж л. За би ахаас уучлах хэрэгтэй. Дээр бас нэг залгаадах нуцаа өгнө. Өөрөө даалгасан байхгүй нэг хоногор гадаа. Тэгээ манайх үзвэл маха намайг дүүгөөслөөрэй. Дүү тэгж байгаа завтлага болохоор очноо. Аав ээжээсээ бас гомдоож исэн бол уучлаарай л гэж уучлах гоё. Хэрвээ гомдоосон хүн байх юм бол уучлаарай гэж хэлмээр байна.